За сайн байцгаана уу? Өнөөдөр 7 дугаар ангийн 2-ын А суралцсан зорилтын хүрээнд металл ба металл бишийн ялгааг тайлбарлах туршилтуудыг үзэж судлаа. За өнөөдрийн туршилтанд дараах бааж, тоног төхөөрөмж, бодис сурвалж хэрэглэгдэх нь. За штанген циркул хэрэглэгдэх нь. За штатив, бэхлүүр, хуруушилний тавиур, хий дамжуул хоолой бүхий. Бөглөө. За кондуктометр, цагийн шил, электролизийн хялбар багаж. За, бодис сурвалжийг нэрлэх юм бол натрийн хлорид хэрэглэгдэх нь, синсульфатын уусмал хэрэглэгдэнэ, натрийн хлорид мөн уусмалаараа хэрэглэгдэх нь. Давсны хүчил, за йод, хүхэр, нүүрсдрөгч, төмөр, зис, цайр, магний, хөнгөн цагаан гэсэн бодис сурвалжууд хэрэглэгдэх нь. Туршилт 1 одоо элементүүдийн өнгийг харьцуулан судлая. Элемент нүүрсдрөгч нь хар саарл өнгөтэй байх нь, хүхэр шар өнгөтэй хатуу бодис байх нь, йод хөрөн өнгөтэй хатуу бодис, төмөр мөнгөлөг цагаан өнгөтэй, зис мөнгөлөг хөрүүлэн өнгөтэй байх нь, цайр мөнгөлөг цагаан, магний мөнгөлөг цагаан өнгөтэй, хөнгөн цагаан мөнгөлөг цагаан өнгөтэй. Эдгээр элементүүдийг өнгөнийх нь хувьд харах юм бол төмөр, зис, цайр, магний, хөнгөн цагаан нь мөнгөлөг гялтантай байх нь. За гялтан гэдэг нь ерөнхийдөө гэрэл ойлгох чадварыг хэлдэг байгаа. Харин металл бишүүдийн хувьд өөрийн өнгөтэй байдаг байна. За металлын хатуулагч чанарыг тодорхойлно. За хатуулагч чанарыг тодорхойлохдоо биедээ зурагдах шинжийг нь тодорхойлно. За зурагдах шинж гэдэг дээр тухайн металл бие дээрээ нэгэн дээр мөр гаргаж байх юм бол энийг бид нар хатуулагч шинжээр нь тодорхойлж болох нэ. За одоо эхлээд хөнгөн цагааныг авлаа. За цайр дээр зурлаа, мөр гарахгүй байна. Зис дээр зурлаа, мөр гарахгүй байна, зүгээр баал гарч байна. За төмөр дээр зурлаа, мөн зурагдахгүй, мөр гарахгүй байна. За магний дээр зурхад мөр гарахгүй байна. Тэгвэл хөнгөн цагаан хатуулагч шинж багтаа байх нь. Одоо цайрын хатуулагч шинжийг судлаа. За хөнгөн цагаан дээр зурхад мөр гарч байна. Зис дээр зуръя. За зис дээр зурхад мөр гарахгүй байна. Төмөр дээр зурхад мөр гарахгүй байна. Магний дээр зурхад мөр гарч байна. За зисийн хатуулагч шинжийг судлаа. Хөнгөн цагаан дээр зурхад мөр гарч байна. Цайр дээр зурхад мөр гарч байна. Төмөр дээр зурхад мөр гарахгүй байна. Магний дээр зурхад мөр гарч байна. За тэгвэл зис, цайр, хөнгөн цагаан магнигаас илүү хатуулагч шинжтэй байх нь. Одоо төмрийг зурж үзье. Хөнгөн цагаан дээр зурхад за мөр гарч байна. Цайр дээр зурхад мөр гарч байна. Зис дээр зурхад мөр гарч байна. Магний дээр зурхад мөр гарч байна. Тэгвэл төмөр хатуулагч чанар ихтэй байх нь. Одоо магнигийн хатуулагч чанарыг туршия. Хөнгөн цагаан дээр зурлаа, мөр гарч байна. Цайр дээр зурлаа, мөр гарахгүй байна. Зис дээр зурлаа, мөр гарахгүй байна. Төмөр дээр зурлаа, мөр гарахгүй байна. Тэгвэл эдгээр металлуудыг хатуулагч шинжээр нь ирэмблэе. За хамгийн хатуу нь зис, төмөр байх нь. За үүний дараа зис, цайр, магний, хөнгөн цагаан байх нэ. Одоо бүгдөө эдгээр элементүүдийн цахилгаан дамжуулах шинжийг судлая. За цахилгаан дамжуулах шинжийг кондуктометрийн багцыг ашиглана. За кондуктометрийнхаа багцыг үзүүрийг элемент дээр хүргээд тарахад ногоон гэрэл асч байна. За энэ цахилгаан дамжуулж байгааг илэрхийлж байна. За зис дээр туршиж үзье. За мөн асч байна. Цайр дээр туршиж үзлээ. За мөн ногоон гэрэл асч байна. Энд эдгээр элементүүд нь цахилгааныг сайн дамжуулдаг байх нь гэж хараа. За магний цахилгааныг сайн дамжуулж байна. Хөнгөн цагаан цахилгааныг мөн сайн дамжуулж байна. За одоо йодын цахилгаан дамжуулах шинжийг туршия. За йод цахилгаан дамжуулахгүй байгаа нь харагдаж байна. За кондуктометрийн багцаа цэвэрлээд хөхөрлөө. За хөхөр мөн цахилгаан дамжуулахгүй байна. За одоо нүүрсдрөгчийн цахилгаан дамжуулах шинжийг үзье. За нүүрсдрөгч нь цахилгааныг дамжуулж байгаа нь харагдаж байна.
Элементүүд нь цахилгаан дамжуулах шинжээрээ ялгаатай байдаг байна. Одоо элементүүдийн уян хатан чанарыг туршъя. За элемент цэсийг аваад нугалж үзье. За энд хаагарахгүй тодорхой хэлбэрт орж байна. За үүний дараа балч чулууг үзье. За балч чулуу хугарч байгаа учраас энэ уян хатан чанаргүй гэж үздэг нэ. Төмрийг үзье. За төмөр нугарч байна. За инхээр төмөр нь уян хатан чанартай байх нэ. За элементүүд нь зис төмрийн хувьд уян хатан чанар сайтай. Балч чулууны хувьд уян хатан чанар муутай байх нэ. Туршилт 2 металл ба металл биш элементийн химийн шинжийг судлаа. Металл элементээр нь магний цайрыг авсан бол металл бишээр нь хөхрийг авсан байна. За эдгээрийн давсны хүчилтэй харилцан үйлчлэх хурлыг судлаа. Урьдчилсан байдлаар магний цайр хөхрийг хуруу шилэнт хийж бэлдсэн байна. За энэ дээр давсны хүчлээс хий. Магний дээр давсны хүчлийг хийгээд хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөнө. За бөглөөний үзүүрийг хуруу шил рүү хийж ялгарсан устрогчийн хийг агаарыг төрүүлэх замаар хурааж авна. Одоо ялгарсан устрогчийн хийг танихын тулд зомголоо бэлдэнэ. Устрогчийн хийг танихдаа асаасан зомголыг хуруу шилний амсарт байрлуулна. За ялгарсан устрогчийн асаасан зомгол барихад попхийг чимээ гарсан. Энэ чимээгээр нь устрогчийн хийг таньж байна. Цайр хийсэн хуруу шил рүүгээ давсны хүчлээ хий. За цайрын гадаргуугаас хийм өмлөг ялгарч байгаа нь харагдаж байна. Энэ магниттай адилхан устрогчийн хийг ялгаруулж байна. За дараагийн хуруу шилэнд хөхөр байгаа хуруу шил рүү давсны хүчлээ хий. Эндээс хийм өмлөг ялгарахгүй урал явагдахгүй байгаа нь харагдаж байна. За эдгээр туршилтуудыг металлын идэвхий игний туршилтанд ашиглаж болно. За мөн металл болон металл бишийн хим шинж гэдэг хичээлүүдээр ашиглаж болох нэ. Туршилт 3 боцыг цахилгаанаар задлж металл ба металл биш гаргаа авах аргыг туршъя. За нэгдүгээр шил аяганд натрийн хлоридын усмал байгаа. За энэ усмал дээр фенолфталенээс тусай. За ингээд катод анодоо тусгаарлаж нэмгийн ялтас дурж өгье. За энэ дээрээ балч чулуу электродтой электролизийн багжаа хийж өгнө. За ингээд цахилгаанд залгана. Балч чулуу электродын орчинд шүлтлэг орчин үүсэж байгаа нь харагдаж байна. За фенолфталенд ягаан өнгө өгч байна гэдэг нь ерөнхийдөө шүлтлэг орчин үүсгэж байгааг сурагчдаараас харуулж болох нэ. Энэ туршилтыг боцыг цахилгаанаар задлж металл болон металл бишийг гаргаж авахд ашиглахаас гадна 10 дугаар ангид электролиз сэдвийн хүрээнд ашиглаж бас болох нь. За мөн катод болон анод электрод дээр ялгарч байгаа бодис гэдгээр нь ерөнхийдөө 10 дугаар ангид ашиглавал тохиромжтой байх нэ. За 20 дугаар шил аяганд цэсийн сульфатын ус амлыг бэлтгэсэн байна. За электрод орно зис электродыг авсан. За түрүүний туршилтан дээр балч чулуу электродыг ашигласан байгаа. За электролизийнхаа багчийг тэгээд цахилгаанд залгая. За ингээд нэг электрод дээр нь хийм хөвлөг үүснэ. Нөгөө электрод нь зис хэл гарнаа. За энэ туршилтыг бид нар электролиз 10 дугаар ангийн электролиз сэдвийн хүрээнд ашиглаж болох нь. За мөн электролизыг ярихдаа 10 дугаар анги дээр ярихдаа катод анод электрод гэдгээр нь ашиглаж ярих нэ. За мөн металл болон металл шиг гарган авах арга дээр энийг бас ашиглаж болох нь. За 9 дугаар ангийн химийн урвал сэдвүүдээр мөн ашиглаж болох нэ.